За сайн байцгаана уу. Өнөөдөр би та нартай дараагийн залуучуудын болон нөхөрчгүй насны хүмүүсийн донд тохиолддог нэлийн дэлгэрэнгүй эмгэг байдаг. Энэ бол бэлгийн замаар дамжих халдварын нэг болох хламидийн талаар ярих гэж бодож байна. Яг хуу түрүүний бичлэгтэй холбоотойгоор зарим хүмүүс бичсэн байсан яриад хүүхдэд халдварлана гэж юу гэдэг ингээд бэлгийн херпстер тийм асуултууд өгсөн байлаа. Тэгээд би тэрэнд нь хариулт өгье гэж бодож байна. Нотлохын тулгуурсан анх ухаан мэдээлэл өгч байгаа учраас энэ мэдээлэлд бол бүрэгдэх хэрэгтэй. Яг гэвэл энэ мэдээллийг бэлтгэхийн тулд олон их сурвалжуудыг үзээд хооронд нь харьцуулж байгаа ингээ ярьж байгаа учраас энд итгээд тэгээд өөрөө өөрийгөө ямар нэгэн халдвар төвчнөөс хамгаалах арга замыг мэддэг байх юм бол санхүүгийн хувьд ч гэсэн хэмнэлттэй. За тэгээ ирээдүйд өөртөө оруулж байгаа томоохон хувь нэмрээ гэж ингэж ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. За энэ удаад би та нартай хламидийн талаар хэлье. Юу нь бол яг нь хламид гэдэг өвчин бол бэлгийн замаар дамждаг халдваруудын нэг байгаа. Тэгээд энэ өвчин мэдээж яаж халдах вэ гэвэл мэдээж хамгаалтгүй бэлгийн хавьталд орсноос л халдвартай хүнээс ингэж халдварладаг ийм эмгэг байгаад байгаа. За ер нь бол яг антибиотикоор бол бүр эмчлэгддэг. Тэгээд хэрвээ эмчлэхгүй болох юм бол нэлээд сөрөг үр дагавруудыг хэрэгтэй идэж ялгаагүй, эмгтээч ялгаагүй гэж үлдээдэг бас жоохон тийм онцгүй юм өвчин байгаад байгаа. Ер нь ямар шинж тэмдгүүд илэрдэм бэ гэдэг хүмүүс асуудаг. Тэгвэл ер нь зарим хүмүүст бол шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй. Гэхдээ зарим хүмүүст нь болохоор халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос хойш 7 хоногоос хэдэн сарын хүртлийн хугацааны дараа ингэж энэ өвчин илэрдэгэ гэж ингэж хэлж болно. За мэдээж ямар шинж тэмдгүүд илэрх вэ гэдгийг би эндээс хараад би ингэж хэлж өгье та нарт. Эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол мэдээж шинж тэмдгүүд бол нэлээд түгээмэл байдаг. Гэхдээ заримд нь бас гарахгүй ч гэж болно. Тэгээд өтрөнөөс хэвийн бус тийм ялгацууд гарна. Гэхдээ арт шиг биш тийм ээ. За ийм хэвийн ялгацыг бол бид мэдчихэж байгаа. За гэтэл тэр маань өөрчлөгддөг нь хэмжээтэй ч юм уу, өөр өнгөтэй ч юм уу янз бүр болоод ирнэ. За бэлгийн харьцааны дараа юм уу эсвэл сарын тэмдгийн хооронд ямар нэгэн байдлаар цус бага хэмжээтэй юм уу хэмжээтэй гарах ийм сарын тэмдэг алдагдах иймэрхүү юмнууд харагддаг байна. За шээх үед бол эргүнэг ч юм уу янз бүрийн тийм таагүй тийм мэдрэмж бол төрн хэвэн биш байна. За хэвлийн доод хэсгээр өвчтөг ийм шинжүүд илэрдэг юм байна. За эрэгтэйчүүдэд ямар шинж илэрх вэ гэхлээр энэ дээр ингэж бичсэн байна. Бэлэг эрэгтний шодооных нь үзээрээсэн тийм ээ. Цагаан тийм эсвэл усрахыг тийм ялгцууд бол гардаг гэж байгаа. За төмсөг болон тийм ээ шодооны эргэн тойронд бас юм эргэнээд юм таата бус тийм мэдрэмжүүд бас илэрнэ. За төмсгний тэр хагаар хавдж болно. Эсвэл яах нь янз бүрийн юм барьж үзэх жоохон юм юутэй юм тоож тоосон ч юм уу тиймэрхүү өвдөлт янз бүрийн юмнууд тийм мэдрэгдэж болно. За тэгээд шээх үед бас их тийм таата бус юм хорсох эргүнэг ч юм уу янз бүрийн тийм мэдрэмжүүд бол төрж болно гэж хэлж байгаа. За мэдээж энэ шинж тэмдэг эрэгтэй эмэгтэй ямар ч хүмүүст хамаагүй яд юм бэ гэхлээр хламид нь юугаар нь дамжиж халдаад байгаа юм бэ гэхлээр эрэгтэй хүний үрийн шингэн за эмэгтэй хүний өтрөөний шингэнээр дамжиж ингэж халдварладаг байгаад байгаа. За тэгээд аль алинд нь яах нь тэр үрийн шингэн өтрөөний шингэн хаана хүрсэн байна тэр газрууд нь бас эмгэгт өртөж болно. Тухайлах юм бол хэвлийн доод хэсгээр нь өвдөө цусаалт ямар нэгэн байдлаар цусаалддаг ч юм уу эсвэл хоол амаар бэлгийн хавьтал хийсний улмаас яах нь хоолой нь өвддөг ч юм уу идэхгүй удах. За нүдтэй санамсаргүй байж байгаа нүдний салстад халдвар орсон байх юм бол яах нь нүд нь улаадаг өвддөг. За тэгээд нуух гоождөг ч юм уу ийм шинж тэмдгүүд илэрдэг байна. Хэрвээ та нарт ямар нэгэн иймэрхүү шинж тэмдэг илэрх юм бол ерөөсөө санаа зовох юмгүй яралтай эмчит юу хандах хэрэгтэй. Яг хөө би нөрөгт амьдарч байдаг. Тэгэхээр энд болохоор эми санд тэр өвчнийг онцлох юм тестүүд бол зарж идэгин. Тэгээд тэрийг авдаг. За оюутнууд гэх юм бол манай сургууль дээр гэдэгт чинь ийм хламидийн тестийг үнэгүй авч болно. Тэр эрүүл мэндийн ажилтнаас ороод ингэж үнэгүй авч болно. Эсвэл эрүүл мэндийн ажилтнтай уулзаад ийм тест тавиулаад өөрийгөө онцлуулах хэрэгтэй.
гэх бичлэнгийн иймэрхүү бичгнүүд янз бүрийн газруудад тавьсан байдаг. Тэгээд нөгөө янз бүрийн хэмжээтэй, үнэртэй, янз бүрийн одоо товрон мовруутай ч тийм бэлгэвчнүүдийг маш ихээр хаасаагүй тавьсан байдаг. Тэгэхээр энэ халдвараас сэргийлэх одоо чухал нөлөө үзүүлдэг болов гэж ингэж би бодож байна. За Монголд тэгэхээр намайг ярьж байгаа хүмүүс асуусан байлаа. Одоо нэг цэгийн үйлчлэгээ ч юм уу тэр яаралтай одоо шинжилгээ өгдөг газар нь хаана байд юм бэ гэсэн байлаа. За миний мэдхийн би одоо урд нь эрүүл олон жилийн өмнө те 2006-аас 10 оны үед Монголд ингээд ажиллаж амьдарч байхад тогттой тэмцэх хүнсний төвөөс ч юм уу эсвэл нүүбийн байгууллагуудаас эрүүл мэндийн одоо төвүүд дээр кабинетуудыг байгуулаад тэнд үн төлбөргүй шинжилгээнүүд авч ирсэн. Тэгэхээр тэр одоо үйлчлэгээ хэвээрээ байгаа болов гэж би ингэж бодож байна. За миний ойлгож байгааг бол ихтэй сургуулиудаар дунд сургуульд ч гэсэн эрүүл мэндийн эмч одоо сувилагч эрүүл мэндийн кабинетууд ажилтдаг хэвээрээ байх гэж бодож байна. Тэгэхээр тэр хүмүүстэй уулзаад санаа зовхонгүйгээр одоо онцлогоогоо хийлгээд ингээд эртхэн эмчилгээ хийх хэрэгтэй гэж ингэж хэлэх гэсэн. Яа тэгвэл энэ эмчилгээнүүдийг эртэл хийлэх тусам яах нь маш богино хугацаанд идгээд тэгээд цаашдаа бусдад халдвар тарахгүй байх өөрийнхөө одоо цаашдаа эрүүл мэндийг хамгаалах чухал үүрэгтэй гэж ингэж хэлмээр байгаа. За хэрвээ эмчтэй уулзахад та сэтгэл зүйн хувьд ямар нэгэн зүйлийг одоо бэлтгэлтэй мэддэг байх хэрэгтэй. Гэвэл энэ бол гадаадд сурж байгаа ч ялгаагүй, Монголд ч ялгаагүй дараах асуултуудыг эмч асууж болно. За бэлгийн харьцаанд ороод ямар шинжүүд илэрсэн тийм ээ. За тэгээ шээсний одоо шинжилгээ ч юм уу одоо шодоо мөвтрэнээс арчилсан шинжилгээ, хоолойноос тийм ээ. За нүднээс ч гэсэн тэг гарч байгаа нүхнээс арчилсан шинжилгээ энэ авах ийм боломжтой. Тэгэхээр тэрэнд нь бол татгалзахгүй байх хэрэгтэй. Тэрнээс гадна шаардлагатай тохиолдолд хинээс авснаа мэдчих юм бол тэр хүндээ хэлээд тэр хүний эртгийн эмчилгээнд оруулах хэрэгтэй. Тэгэх юм бол хин цаашдаа халдвар тарахгүй ийм боломжууд бол нэгддэг байгаа. За тэгээд яах нь эмчилгээний хувьд ямар юмнууд байдгийг гэхээр бид түрүүнд хэлжсэн тийм ээ, антибиотик эмчилгээ байгаа. За тэгээд тухайн хүний одоо ямар антибиотикт мэдрэг ямар байгаа. За тэр авсан дээжт нь тийм ээ одоо үүсгчийг илрүүлээд ямар антибиотик хэрэглэх боломжтой вэ гэдгийг зөвхөн одоо эмч шийдвэр гаргана. Тийм учраас би ямар нэгэн антибиотикийн нэрийг хэлхийг хүсэхгүй байна. Ер нь бол дэлхийд дээр антибиотикийн хэрэглээ бол асар замбраагүй байгаатай холбогдуулаад мэдрэг чанар нь буураад ер нь явандаа ингээд наазахын өвчин тусахад хэрэглэх антибиотик олдохгүй ингээд хүний одоо идэгрэх боломжгүй халдварын улмаас насрах юм аюул бол нэмэгдэж байгаа. Тийм учраас хэрвээ та эмчээр антибиотик бичүүлээд тасан бол тэрийг маш их зөв өгөх хэрэгтэй. За би дараа нь ер нь антибиотикийн талаар дэлгэрэнгүй влог хий гэж ингэж бодож байгаа. За энэ эмчилгээ нь бол 7-аас 17 хоногийн эмчилгээ шаардлагатай. Тэгээд хэвчлэн амаар ууч хэрэглэдэг антибиотикууд байгаа. За шинжилгээний хариу гарахаас өмнө эмчилгээгээ эхлүүлж болно гэж ингэж хэлсэн байгаа. Тэгэхээр энийг бол эмч шийднэ. За эмчилгээний дараа халамид байхгүй болсон эсхийг яах нь шалахын тулд дахин шинжилгээ өгөх шаардлагатай ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Энийг бол эмч өөрөө бүрэн шийдвэрлэнэ. Тэгэхээр жирэмсэн байвал яах вэ гэвэл одоо эмчилгээ хийлгэснээс хойш 4-7 хоногийн дараа буюу 1 сарын дараа дахин шинжилгээ өгөх хэрэгтэй гэж тэгж байгаа. Энэ бол маш чухал. Яагаад гэвэл хүүхдэд бол халдвар дамждаг байгаа. За тэгээд хамтрагчийн эмчилгээ хийлгэж дуустал тийм ээ шинжилгээгээр халамид байхгүй гэж нотолтол нь яах нь за өтрээ шулуун гитсээр болон эсвэл амар секс хийхгүй байх хэрэгтэй гэж ингэ зүйлсэн байгаа. Тэгэхээр хоёр дээдл нь одоо 2-7 хоногийн тийм төвчээр шаардах нэ гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлд бол сэтгэл зүйн хувьд бол бэлэн байх хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд яаж сэргийлэх вэ гэвэл мэдээж ойлгомжтой тийм ээ бэлгэвчлэгээд байгаа. Тэгээд одоо цорын ганц хамтрагчтай, өмнө нь хамтрагчтай байх хэрэгтэй. Хэрвээ хамтрагчаа сольсон жоохон бол жилд нэг удаа ч юм уу хамтрагч сольсны дараахан ч юм уу одоо шинжилгээ өгөөд ингээд өөрийнхөө сэтгэл санааны тайван байдлыг бас хангах хэрэгтэй гэж хэлмээр байна. За тэгээд энэ ингэсэн байгаа. Хамгийн чухал нь төвчээр хэрэгтэй эмчилгээ хийж дуустал нь яах нь бэлгийн харьцаанд орохыг нөгөө хүнээсээ шаардахгүй байх хэрэгтэй, өөрөө ч гэсэн орохгүй байх хэрэгтэй гэдэг ийм хэлсэн байна. За ямар хүндрэлүүд болоод энэ өвчнийг ярьд юм бэ гэхээр хэрвээ эмчилгүй болох юм бол ирээдүйд жоохон тийм онцгүй үр дагаврууд үүсгээд идэв. Тухайлах юм бол
эрэгтэйчүүдэд төмсгний халдвар нь дамжаад цаашаа ингээд өрөвсөл үүсгээд ингээд аюултай байдалд орж болно. За тэгээд үе мөчн үүддэг болдог байж болно. За эсвэл одоо эмэгтэйчүүдэд өргөөдөл болж болно. За маань гадарх жирэмсэн гэдэг нэг юм байгаа тийм ээ. Тийм юмд хүргэж болно. За тэгээд нөгөө арцагны болон үнд өвчний тийм халдвар тийм ээ, гурсан хоолой үедэд өрөвсөлж гэдэг юм уу, иймэрхүү юмнуудыг үүсгээд эцэст нь өргөөдөл ба хүрэх юм аюултай байдаг. Тийм учраас энийг эмчилүүлэх хэрэгтэй. Би дурдчихсантай жирэмсэн эмэгтэйчүүд яагаад энэ эмчилгээг заавал хийх хэрэгтэй вэ гэвэл төрж байгаа хүүхэд нь халдвар дамжих юм аюултай байдгийг. За ямар халдвар дамждаг вэ гэхлээр мэдээж юм төрөх замаар ч юм уу төрж байгаа учраас яах нь хамгийн түрүүнд төрөх замаар дамжих харж байгаа эрэгтэн бол нүд байгаа те, нүдний салст юм байгаа да. Тэгэхээр энэ салст нь ингэж юу халамидын халдварыг аваад юм хүүхдийн нүд яах нь өрөвсдөг юм конъюнктивит гэж нэрлэдэг энэ одоо энэ нүдний цохны өрөвсөл ч юм уу тийм юмнууд үүснэ. Эсвэл одоо уушгинд яах нь уушгины өрөвсөл ингэж үүсгдэг ийм аюулууд бол бий болно. Тэгээд хүүхдийг бол антибиотикаар эмчилчин тэр юмнаас нь арчтаас авч байгаа яг л адилхан эмчилгээг бол хийгддэг. За ингээд би та нарт халамидын талаарх товч мэдээлэл өглөө. За тэгээд асуултанд хариулна. Энэ бол нотлохын тулгуурсан ангаахын байгаа. За тэгээд эмчилгээг ямар антибиотикаар яаж эмчилж өгдөг би дахин хэлье. Энийг бол эмч шийднэ. Хүн дуртай газараас дурын антибиотик аваад ууж болохгүй. Яг гэвэл энэ антибиотик төсвөртэй чанарыг бол үүсгээд ирээдүйд таны амь насанд нөлөөтэй одоо уушгины хатгаач гэдэг юм уу ямар юм авахд эмчлэх тийм антибиотик олдох нь болдог байхгүй. Тийм учраас антибиотик дур мэдж уухгүй байх хэрэгтэй гэсэн ийм одоо зөвлөмжийг өгмөр байна. За тэгээд түр баяртай.